бид нар бол бүр хаанчлалын төлөө хараатай байх хэрэгтэй. Та хэлэхгүй Есүсийн хаанчлал гэдэг нэрийг Бурхан 2005 онд энэ чуулган байгуулахаас ч өмнө бүр 2002 оны үед надад маш тодорхойсэн. Энэ чуулганы нэрийг чиний дараагийн байгуулах сүм бол Есүсийн хаанчлал гэж нэрлээрэй гэж. Энэ нэрэнд хараа байгаа. Тэгэхээр хаанчлал гэхлээр маш том газар нутаг, маш өргөн зүйл байгаа. Бурхан зүгээр нэг довыг хардггүй те. Өргөн зүйлийг хардаг. Зөвхөн нэг сүмийг хардггүй, зөвхөн нэг хотод байгаа сүмийг хардггүй, зөвхөн Монголд байгаа сүмүүдийг хардггүй. Дэлхийд даяар байгаа бүх чуулган Христийн биеийг Бурхан өөрийнхөө хаанчлал гэж хардаг. Тэгээд зогсохгүй. Есүс эзэн маань Христэд итгэдэггүй, Бурханыг мэдэхгүй тэр бүм хүмүүсийг бас аврахыг хүсдэг. Тэднийг ч гэсэндээ өөрийнхөө хаанчлалд урьдаг. Тэм учраас биднийг очиод урьцгаа, сайн мэдээ тунхаглал. Сайн мэдээгээр дамжуулан бид урагдж ирж байгаа шүү дээ. Амен. Бурханы хаанчлалд ирээч. Түүний авралд ирээч. Түүний сайн мэдээнд итгэж. Бурханы хаанчлалд орох хамгийн ихний хаалга бол Есүс Христ бол Бурханы хүү, аврагч эзэн гэдгийг итгэж, гим нүглээ гимшиж, баптизм хүртснээр, нүглээ угааснаар Бурханы хаанчлалд орж ирэх тэр хаалгаар орж ирж байгаа. Гимшилгүйгээр ямар ч боломж байхгүй. Зөвхөн энэ ариун хаанчлалд гим нүглээ гимшиж, Есүсийг аврагч эзнээ болгож, тэгээд баптизм хүртэж, усан баталгаа хэлж байгаа шүү. Маш олон баптизм байгаа. Ариун сүнсний баптизм ч гэж байгаа. Усан баталгаа буюу усан баптизм хүртснээр гимшиж, нүглээ угааснаар тэр одоо Бурханы хаанчлалд албан ёсоор орж ирж байгаа. Амен. Тэгэд одоо хаалгаар нь орцсон байна штэ. Одоо яах вэ? Цаашаа яах ёстой вэ? Христ дотор бид шинэ бүтээл болж дахин төрж, Бурханы хаанчлалд, Бурханы хүүхэд болж төрж орж ирсэн бол цаашаага Бурханы үг сургаалыг нь уншиж, дагаж, түүний чуулганд ирж, түүний чуулганд үйлчилж, тэрнээс гадна бид нар энэ хот улс үндэстэндээ сайн мэдээг тунхаглаж, бид Христийнх болж, бид Бурханы хүсэж байгаа энэ хаанчлалын харааг дэлгэрүүлэхээр бид түүнийх болж амьдрнаа гэсэн үг. Амен. Тэгээ сая та нар нөгөө Грейсээр манай нөгөө комеди хошин шогийн амраа, UB комедигийн амраа ярьж байгааг сонсов уу? Хаяа сүмдээ ирмээргүй, дуртай үедээ ирээл, дуртай үедээ ирмээргүй, дуртай үедээ өргөлөөгөл ингээд дураараа өөрийнхөө л баймаар нэг ч байгаа. Энэ Христийн сургаалтай хэр нээцгүй те. Бурхан ийм хүнийг яг өөрийнхөө анчлаас нислал явуулж байна. Библиэлд Еврей 10:25 дээр бүгдээрээ тэр үгийг харъя. Тэр хүн бол Бурханы хаанчлалын иргэн байх зохисгүй байгаа байхгүй. Надад нэгэн Бурханы одоо Библийн багш эгч маань хэлж ирсэн. Нараа Тэнгэрийн улсын иргэн байхыг хүсэж байгаа бол газар дээр Тэнгэрийн улсын иргэний амьдралаар чи амьдрч чадахгүй бол хизээч Тэнгэрийн улсын иргэн болж болох боломжгүй чи битгий гордог гэж надад хэлж ирсэн. Бид гим нүглээ гимшиж ямар дураараа амьдрч байсан юм бэ? Махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахтал өстой өөрийнхөө нүдэнд өстой юун зөв яг дураараа амьдрч байсан. Энийг хэмээр өөлхийн, хэмэргүй хийхгүй, дургу хөрвөл ажиллан, дургу хөрвөл зугаацсан тий. Бид нар яг дураараа төрлөх зөнгөөрөө байдаг яг адгуус шиг явж байсан байхгүй. Төрлөх зөнгөөрөө явж байсан. Харин одоо бид нар гим нүглээ, бузар нүглээ гимшиж хорон санааныхаа бүх үлдэгдлийг хажуу тишин зайлуулж хаяад Есүс Христ Бурханы хүү аврагч эзнээ болгоод тэгэд бид Есүсийг дагахаар шүү. Амен. Дагахаар штэ. Есүсийг дагаж амьдрахаар. Ягаад гэвэл бид одоо адгуус мал шиг дэндүү нохоогох шиг дураараа амьдрчээ. Харин одоо би өөртөө итгэх итгэл минь дууссан. Ягаад бид итгэгч гэж хэлээд байгаа. Бид өөртөө итгэдэг хүмүүс биш шүү дээ. Есүст итгэдэг хүмүүс аахгүй. Өөрсдийнхөө
хүч чадалд итгэж найддаг, өөрсдийнхөө мөнгөнд итгэж найддаг, царай зүс авьяас чадвартай итгэж найдахаа одоо болцгоосон бид нар. Бас хин нэгэн хүнд итгэж найдахаа болсон. Хин нэгэн баян мөнгөтэй улсын их хурл ерөнхийлөгч ахмах ихч хамаатан садан найз гол үгүй. Библи хамраараа амьсгалдаг хүнд найдаг чинь хараагдсан нэг юм гэж. За одоо бид Есүст итгэж болж байгаа юм. Амен. Бид итгэлийн амьдрал гэдэг чинь Есүст итгэх. Тэгээ бид Бурхны хаанчлалд орж ирээд одоо бид Есүсийг дагаж амьдрах бол. Амен. Өөртөө итгэхээ болсон шүү дээ. Одоо өөртөө итгэхээ болоод одоо 33 жил болж байна да. Урд нь өөртөө итгэдэг байсан. Амьдралыг хашраана гэж зүтгэсэн чинь амьдрал намайг хашраадаг шүү дээ. Эсвэргээрээ амьдралд ямар өчүүхэн, ямар арчаагүй, ямар хуурамч, ямар новшин ёстой нийгмийн шаар гэдгийг ойлгосон. Эхийгээ чарлаж чадахгүй. Уг нь хайрлахыг хүсээд байгаа бол чадахгүй амьдрал дээр. Нөгөө хүсдэг сайнаа хийж чадахгүй. Мянга ингээд толгойдоо мэдээд байна. Хүнд зөвлөгөө өгвөл яста ганган зөвлөгөө өгнө шүү дээ. Гэхдээ өөрөө амьдралдаа байхгүй. Яг ийм л амьдарч байгаа юм чи. Тэгэл эрдэсөө өөрийнхоороо эцсийн хүртэл яваад сүулдэ ламбөө мэрэг төлөгчд найдаад хамаг юм аа гэж хамаг юм аа очиж явсараа сүулдэ тэдэндээ ч найдаж чадхаа болж байгаа юм чи. Биднээсээ долоондор амьддаг байгаа юм чи. Завхай, худалч, мөнгөн чунахай бүр ёстой бүр ёс суртахууны хувьд бол баг маниусаа долоондор хүмүүс байгаа юм чи. Тэгэл одоо хаста яана одоо энэ хорвоод үнэн гэж байд юм уу гэж яг цохирч байгаа юм чи. Тэгсэн чинь сайн мэдээ сонсож байгаа. Бүр сайхан мэдээ сонсож байгаа шүү. Зүгээр нэг сайн мэдээ ч биш. Сайхан мэдээ. Та нар хэлэхгүй сайхан мэдээ. Бидний энэ сайн мэдээг сайхан мэдээ гэж хэлдэг байхгүй Христийн үхэл. Тэр авралын тухай. Бидний төлөө, нүгэлтнүүдийн төлөө тэр нүгэлгөө нь үхсэн. Тэгээд амилсан юм байна. Загалмай дээр бидний хараалыг үүрсэн юм байна. Биднийг боолчилж байсан. Тэр бидний хийсэн нүглийн үрийн дансыг хүчингү болгочихсон юм байна. Биднийг үе дамжин боолчилж байсан тэр харанхуй хүч, бузар сүнсний захирагчд эрх мэдэл бүх тэр бузар сүнснүүдийг Есүс загалмай дээр ялчихсан юм байна шүү дээ. Үнэхээр сайхан мэд. Одоо чи түүнд гимшиж танд хэлэхгүй гимшиж. Дураараа явсан да тийм үү? Гимнүгэл үлдэж явсан да. Бурхныг доромжилж илгэлж явсан да гимшиж тийм ээ. Хинч мөртлөө өөртөө итгэж найдаж өөртөө төшиглэн бардамнаж явсан бол одоо гимшээд гимшил гэдэг маань зүрх сэтгэл оюун ухаан бодол санаа хэл яриа бүх зүйлээ өөрчлөх гэсэн. Одоо би их Христих болно. Бид одоо Есүсийг итгэнэ. Одоо өөртөө итгэх. Тэр итгэл энэ мөчөөс эхлэн одоо мөнхөд дуслаа. Хүнд ч найдаж исэн итгэл найдвар дуусаа. Тэр утга өөрийн их нэртэй ч нөхөртөө ч итгэх найдвар хэрэггүй шүү. Библи нөхөртөө итэг, эхнэртээ итэг гэж ердөөсөө хэлээгүй шүү. Харин зүгээр эхнэрээ хайрл, нөхрөө хүндэл гэсэн баг. Амен. Харин Есүст итгэнэ. Амен уу? Хоёулаа Есүст итгэнэ эхнэр нөхөр хоёр. Бүх итгэл найдвараа түүнд тавина. Түүнд итгэх итгэл дотор бие бинийгээ хайрлаж хүндэлж ингээд хамтдаа босоод яв. Тэгэд эзний хаанчлалд ороод ирсэн шүү. За хаанчлалд ороод ирсэн. Одоо бид нар Есүсийг итгэж одоо түүнийг дагаж амьдрах ёстой юм. Түүний хаанчлалд. Амен. Тэгээ Тэнгэрийн хаанчлалын амьдралаар амьдрна гэсэн үг. Урд нь бол бид ёстой чөтгөрийн хөвгтүүчийг амьдрсан. Ёстой муу нэгнийг дагаж явсан юм чи угаас. Галцмаа харвал оюун бодол зүрх сэтгэлд минь уур хилэн төрүүлүүл тэгэл хараа зүхэл. Галцмаа харвал зүрх сэтгэл садар самуу завхаа тачаалан галцмыг харах юм бол зүгээр шууд зүгээр ховстогтол ёстой үнэхээр ичмээр амьдрсан. Харин одоо бол бид нэр Есүс явсан. Одоо Бурхны үгээр амьдрна. Бурхны хаанчлалын иргэний амьдралаар амьдрна. Амен. Та нар өөртөө хэлээрэй. Бурхны хаанчлалын Тэнгэрийн хаанчлалын иргэний амьдралаар энэ газар дээр амьдрна. Амен. Тийм учраас бид дуулууртай дагах хэрэгтэй. Амен. Тэнгэрийн хаанчлалд бид нар баяр хөөртэй байдаг. Бид энэ дэлхий дээр зовлонтойч баяр хөөртэй байж. Бурхны өгсөн авралын баяр хөөр дотор, ариун сүнсний баяр хөөр дотор, ирээдүйн тэр итгэл найдварын тэр баяр хөөр дотор амьдрах хэрэгтэй. Гонх юм гарна, сайхан үйл ядаа. Тэгээ Бурханд бүх гомдлоо, бүх зовлоо өгөөд босоод яв, үргэлжлүүл. Амен. За Ибрэ 10-ын 25 дээр ингэж хэлсэн байна. Хамтран цугларахыг
умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл даг гэж бити даг гэсэн үг. Тэгтэл нөгөө дүүмэн юу гэдэг байгаа вэ? Яг дураараа өөрийнхөө л баймаар штэ. Айгу гоё залтай үг байгаа штэ. Тэгээ зарим хүмүүс загтансан газар майж байгаа юм шиг харин тий гэдэг их баг. Гэтэл Библиэд энэ зөрчилдөд штэ. Бурхны үгийн эсрэг ямар ч мэрэгүү ухаан гэж байдгүй маа. Хэрвээ мэрэгүү ухаан л юм бол тэр бурхны үгтэй нийцэж явах ёстой. Харин энэ дэлхийн мэрэгүү ухаан дандаа бурхны үгтэй зөрсөлддөг. Энэ нь мунхаглал юм. Бурхан хүмүүсийн мэрэгүү ухааныг мунхаг болгосон гэж хэлж байгаа. Амен. За Библи хэлж байна. Хамтран цугларахыг умартаж зуршил болгосон. Тэгээ нэг одоо орчуулган дээр өөр улсын үндэсний орчуулган дээр ингэж хэлсэн байдаг гинэ. Хаяа цуглаандаа ирээд хаяа цуглаанаа тасалдаг тэр хүнтэй битээ нийл гэж. Тэгээ тийм хүмүүс чинь дураараа байдаг хөө. Тийм хүмүүс чинь маш замбраагүй, маш бүдүүлэг. Үнэхээр тийм хүмүүс хоёр нүртэй хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг битээ даг гэж байгаа. Тэр хүмүүс найдах найдвар байхгүй. Ёс суртахууны хувьд тэр хүмүүсийг хизээч битээ даг. Тэдэнд бурхнаас имэн гэдэг юм байхгүй. Дураараа. За тийм хүмүүстэй бити даг. Харин нөгөө өдөр ойртож бүг харах тусмаа гэж. Нөгөө өдөр гэдгийг та нар ямар өдөр гэж ойлгосон байгаа вэ? Эзний өдөр буюу яадаг өдөр вэ? Эзний өдөр нь эзний ирэх өдөр буюу шүүлтийн өдөр. Хожим Библи бидэнд хэлсэн шүүлтийн өмнө зогсно. Бүх хүн төрлөختөн. Тэгэхдээ шүүлт хинээс эхэлнэ вэ гэхлээр эхлээд чуулганаас эхэлнэ. Түүний ариун хүмүүс шүүлтэнд орно гэж. Тэгээ нөгөө өдөр ирэх тусам бие бинийгээ өдөр бүр яа ихсэн байна? Зоригжуулъя гэж шин. Яагаад зоригжуулъя гэж хэлсэн бол юу гэж бодож байна? Ямар хүнийг зоригжуулдээ юу? Аймха хулчгаар тийм ээ? Айдас давтсан, эргэлдсэн хүнийг зоригжуулдаг өстэй, урамшуулдаг өстэй. Тэгвэл энд итгэгчнэр танд хэлсэн байгаа шүү дээ. Та нар хамтдаа цугларахын зорилго нь энэ байж. Хамтдаа цуглаа. Тэгээ бид нар бие бинийгээ зоригжуулъя. Христийн шүүлтийн өдөр ирэхээс өмнө бие бинийгээ зоригжуулъя. Зарим нь одоо магадгүй сайн мэдээ тарааж байгаа сэтгэлээр онцсон хүмүүс байгаа шүү. Та нар дотор би ч гэсэн заримдаа сайн мэдээ тарааж явж байгаад хүмүүс хүлээж авахгүй доромжлох үед заримдаа үнэхээр забайлтдаг юм бол одоо чимээгүй мөрөөрөө л явъя баг тийм болцсон. Тийм бодол орж ирдэг. Тэр үед бид бие бинийгээ зоригжуулдаг. Битээч. Амен. Угаасаа Библи хэлж байгаа. Есүс өөрөө ч хэлсэн. Миний нэрийн төлөө та нарыг хүмүүс үзье ядна. Та нарыг доромжлно. Зүссэн бүр эргүтгэнэ гэж байгаа шүү дээ. Яг үндэ бол би энэ чуулганд байгаа хүмүүсээс хамгийн их гүтгэгдсэн хүн шүү дээ. Яста намайг бол яста хүмүүс аимшигтай гүтгэдэг. Зарим нь нуцдаг, нараа бастраад таны талаар ийм юм сонслоо. Надад битгий хэлээ яах юм? Чи наана итгэнүү өөрөө л мэд. Тэгээ дараа нь бастрааста муухайг сонссон шүү дээ. Би ч итгэхээ шахсан шүү нараа бастраа. Тэр өөрөө асуудалтай байсан юм билий. Бид нар бие бинийгээ зоригжуулдаг. Амен. Халелуя. Тэгээ Библи бидрийг хамтдаа цуглал гэж хэлж байгаа. Дуулал 84 дээр зүрхэнд нь Сион руу өксөх замууд байдаг тэр хүн юутай ерөөлтэй вэ гэж. Бүгдээрээ дуулал 84-ийг хамтдаа нэг харъя. Дуулал 84. Манайхан энийг бол өстө нэрээ бараг шийдэлсэн байхаа гэж бодож байна. Тэгээ та нар минь янз бүрийн тийм ухаантай, хачинжигтэй ярьдаг те янз бүрийн элдв янзын сургаалуудад бити татдаг. Тэгээд нөгөө за энийг уншиж.
Аяа түг түмдийн эзэн таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ гэж. Амен. Эзэн хаана оршин суудаг? 2 ба 3 хүн хаана миний нэр дээр цуглана, би тэнд байна гэж хэлсэн. Эзэн өөрийнхөө хүмүүсийн дунд ив нэгдэлтэй тэр хүмүүсийн дунд байж байдаг. Эзэн хагаралцсан, гомдсон, бардамсан хүмүүсийн дунд хизээч оршихгүй, харин тэнд чөтгөр оршдог. Яг гэвэл сатаны мөн чанар нь тэнд. Сатан хагаралж байгаа хүмүүсийг харах үед, бас бурхан харах үед, бурхан харахтаа энэ миний орших газар биш гэж хэлдэг. Энд би байж чадахгүй. Харин сатан харахтаа би гэрээ оллоо гэдэг. Би байх ёстой газар оллоо гэж хэлдэг. Тэнд үнэхээр хормоо хагарлыг тарьж яадаг. Харин эзний оршин суудаг газар бол эзний нэр дотор цугларсан. Үнэхээр түүнд итгэдэг, түүнийг хайрладаг хүмүүсийн магтаал дотор бас синтез залардаг. Дуул 22 дугаар бүлэг дээр Израилийн магтаал дунд синтез залрагч та бол ариун гэж хэлсэн. Тэгэхээр эзний оршихуй, эзний синти ив нэгдэлтэй газар 2 ба 3 хүн санаа нийлэн гэж байгаа шүү. Бүр нэг санаагаар залбирахаар цугларсан тэр газар байдаг. Матай 18 дугаар бүлэг дээр. Мөн дуулал 22 дээр эзний орших газар өөрийн хүмүүсийн магтаал дунд эзэн оршдог. Амен. Эзний оршин суудаг газар юутай тааламжтай вэ гэж. Сэтгэл минь эзний хашаа руу яадаг гэж байна. Бүр тэмүүлэн ирмэлцдэг гэсэн ба шүү дээ. Эзний хашаа руу. Тэмүүлэн ирмэлцдэг. Ямар их хүсэл ирмэлцэлтэй байна. Тэгээ өнөөдөр ингээд баяр наадам өдрүүд байгаа. Зарим нь хөдөө ихэнх нь хөдөө явсан байх. Зарим нь одоо 2 дээр ч ирэх байх, 3 дээр ч ирэх байх. Тэгээ та нар ингээд бүр тэмүүлэн ирмэлзээд ирсэн байна те. Гоё хувцас өмсөд, Монгол хувцас өмсөд. Бид эзний өргөөрөө тэмүүлж явах хэрэгтэй байхгүй. Түнсш ирмээргүй байна. Энэ бол үнэхээр диаволын сургаал шүү. Энэ бол залтай сургаал. Библи өөрөө хамтдаа цугларахыг умартан зуршил болгосон хүмүүсийг битгий даг гэж хэлж байгаа. Бид эзний хашаа руу тэмүүлэн ирмэлзэн ирэх хэрэгтэй шүү дээ. Амен. За зүрх ба мах бод минь амьд бурханд баясан ашгардаг гэж. Ямар гоё эзний хашаа руу ирээд зүрх ба энэ бие махбод нь энэ дуу хоолоогоор бүр баясан ашгардаг гэж шүү дээ. Амен. Ямар гоё вэ? Эзний оршихуйд ирээд, эзний өргөөнд ирээд те. Миний хаан бурхан минь ээ гэж. Тий. Тэр бол бидний хаан учраас бид хааны дуулуур дотор байх хэрэгтэй байхгүй хаанда. Түүний үг сургаал дотор, түүний тушаар заавар дотор. Түг түмдийн эзэн таны тахилын ширээнд болжморч орших газраа хараасаач ангайхаануудаа суулгах үрийг олсон юм аа гэж. Ямар гоё вэ? Би бол энэ 84-т амар дуртай. Ямар гоё дүрслэл вэ? Бүр болжморч орших газраа олцоод байхад. Хараасаач ангайхаануудаа суулгах үрийг олцоод байхад. Би сая Африкт очсон. Африкийн цуглаан хамгийн богино цуглаан 4 цаг хийж. Хамгийн урт цуглаан хэдэн цаг хийж ийн гэлээ би тань 6 нэмэх цаг хийж. Цуглаан эхлээл өвдөс. Тэгэд тэнд нэг нохоо, 2 нохоо ингээд 6 цаг суучих байхгүй яг эндрийн. Тэгээ би тэрийг хараад энэ нохоо баг номлох нэ гэж утсан. Тэр номлж л байж л. Тэгэхэд хүмүүс орж гараад байгаа байхгүй. Тэгэхдээ тэнд бол ихэнх нь сууж илээ л дээ. Зарим хүмүүс яг өмнөдөө 6 цаг сууж шинойл мойл янз бүрийн байдлаар гарсан баг хүүхд мөхтэй. Тэгээ тэд нар бол үнэхээр сууж сурсан. Эзний оршихуйд сууж сурсан хүмүүс. Нялх хүүхдүүдийг. Яста болжморч орших газар хараацаач ангайхануудаа суулгах үрийг олчихсан. Тэнд ердөөс үр хүүхдүүдийг нялх олжруултайгаа ирээ сууж байна. 6 цаг эзний оршихуйд сууж байна. Хүүхдүүдэнд сууж сурцсан. Тэнд ингээл өсвөр насны хүүхдүүд байгаад байгаа байхгүй. Манай өсвөрийнхэн чинь баг ер нь ягч тийм биш л те орж гардаг те. Би тэгээд тэр өсвөрийнхнийг харлаа. 6 цаг сууж. 6 цагийн дараа номлог залбиралд уриалахад биш те. Тэр хүүхдүүд ингээд өдөө тэр ариун сүсийг ураад ингээд 2 гар нь өргөөсдө зогсож байна. За 5 дээр хүчин таны дотор зүрхэнд нь Сион руу хөтлөх замууд байдаг хүн юутай ерөөлтэй вэ гэж.
зүрхэнд нь Сион руу гэж шүү дээ. Хүч нь таны дотор. Эзний дотроос хүч авдаг. Хүч чадал нь эзний дотор байдаг. Тэгээ зүрхэнд нь үргэл Сион. Сион бол Бурхны орших газрыг хэлж байгаа. Хэрвээ энэ газар эзний оршихуй ирсэн бол энэ Сион болж байгаа. Сион гэдэг бол үзэгдэж харагдах бодтой уулын тухай яриаг. Энэ бол Тэнгэрлэг оршихуйд байдаг тэр сүнслэг өндөрлөг газрыг хэлж байгаа. Сүнслэг өндөрлөг газар. Энэ бол хэрвээ энд эзний оршихуй ирвэл энэ сүнслэг өндөрлөг газар бол тэр Сион уул бол эзний орших газар. Есүсийн ханчлал чуулганд, үүрийн залбиралд, та нарын эсийн бүлэгт тэр байтугай та нар гэр бүлээрээ эзнийг магтан эзэнд хөндлийг өргөн залбиран байх үед таны гэрт эзний оршихуй ирэхэд таны гэрт эзний орших газар Сион тэр ариун уул сүндэрлэг бол. Тэгээ зүрхэнд нь Сион руу өгсөх хөтлөх замууд байдаг хүн гэж. Тэр эзний оршихуй руу бүр ингээд хөтлөх янз бүрийн зам зүрхэнд нь үйждэг. Магадгүй үүрийн залбирал руу. Магадгүй эзний өдрийн чуулган руу. Зүрхэнд нь бас эсийн бүлэг рүү өгдөг. Гэрлүүгээ ирээд хань ижил үр хөвгтүүдтэйгээ эзний оршихуй руу ордог. За бүгдээрээ Сион руу оръё. Эзний оршихуй. Зүрхэнд нь тэр Сион руу хөтлөх замууд байдаг хүн бүр юутай ерөөлтэй вэ гэсэн. Амен. Гэтэл зарим хүмүүсийн зүрхэнд эзний оршихуй байхгүй шүү дээ. Оо за өнөөдөр очимоор байна. Заваалга. Оо тэнд гэртээ кино үзсэн. Оо ишээ шоур руу гүйж идэг ч юм уу. Зугаа цэнгэл рүү. Үнэхээр ажилтаа бол мэдээж болно л доо. Та ажилтаа. Тэгээд таныг ажилуулж байгаа дарагч нь дуудвал та очилгүй явах юм чи. Байж гэлтэй биш ямар тий. Тэгээ манай цуглаанд бас тэгтээ нэг охин байсан. Ажлын ярьцлага орох гээд Unitel-д орох гээд ярьцлага өгсөн юм л да нөгөө MCS-ийн одоо албаны хүмүүстэй. Тэгсэн чинь тэр охин тэгж ийн гэж. Би 4 дахь өдөр ажиллаж чадахгүй эсийн бүлэгтэй. Би бүтэнсээ өдөр бол завгүй. Тий. Юутай? Цуглаантай. Илүү цагаар ажиллах боломж байхгүй. Гэт. Тэгсэн чинь нөгөө хэд нэг хөөе. Чи биднийг ажилд авах гэдэг юм уу? Бид нар чамайг ажиллах гэдэг юм уу гэдэг айгу тэгж ийн гинэ. Тэгээд яв гэсэн чинь тэр охинд зориулсан тусгай ажлын цаг гаргаад за чи ирээд ажил гэсэн гэж байна. Ваа бол та тэр чинь зүгээр л итгэж өгөх шүү дээ. Өөр сургуулаа төгссөн охин. Тэгэхэд зүрхэнд нь Сион руу хөдлөх замууд байгаа. Тэр үнэн ч итгэмжтэй. Чуулгандаа үйлчлэлдээ ингээд зогсож байгаа. Тийм ээ? Энэ хүнд эзэн тэр чи ах トゥ амраг садан биш. Энэ нэгний арын хаалга биш. Зүгээр л ингээд ярилцлаганд өгөх гээд ажил хайгаа явж байгаа охин зүрхэндээ энийг сандсан. Би одоо цуглаан тасалж болохгүй гэдэг. Ямар гоё вэ? Амин. Солонгост бас манай чуулганы нэг шинэ итгэгч ажилд орох гээд би ярьсан өнгөрсөн бүтэн сая өдөр тийм. Солонгост очсон гэр бүлээ тийжээх гээд тэр чинь 2 ихэр хүүхэдтэй байлаа бас. Тэгээд чуулганых нь нэг нөхөр би чамд ажил олж өгье гэсэн нэ. Тэгсэн чинь тэр нөгөө хэсэг хугацаанд Солонгос чуулганд явж байхдаа энэ нөхөр хаяа цуглаан дээр ирээд хаяа тасалчдаг байна гэдгийг харцсан. Тэгээ тэгж нэг нэ үгүй манай пастор хаяа цуглаан дээр ирээд хаяа цуглаанд тасалдаг үнтэй битгий нийлгэсэн үгүй гэдэг. Ажил олж өгөх гэсэн үнтэй нийлэг өмж идэг шүү дээ. Бүр үнэн радикал байгаа юм. Тэгээ яасан? Тэгээ хохирцсон уу? Тэ? Хүмүүс арах юм бол чи ямар тэнэг юм бэ чи энэ хүн. Тэгтэл энэ хүн бурхны тал зогссон учраас хэн хариуцлагатай байх вэ та нар боддоо. Энэ чи бурхан харж байгаа шүү. Энэ хүн надаас болж ажил олж өгье гэсэн үнтэй нийлэг байна. Миний үгэн дээр зогссон байна шүү. Тэгэхээр эзэн хариуцлагатай байдаг. Эзэн өөрийнх Библиэлд шаштрын дэд дээр үд хэдий хэд дээр үлээ. Эзний мэлмий дэлхий даяар хэрэн исэн явдаг гинэ. Бүр дэлхий даяар. Одоо ч гэсэндээ энэ чуулганд эзний мэлмий ингээ хараад хүн болгоны зүрхийг Монгол даяар дэлхий даяар эзний мэлмий хэрэг исэн явж байгаа. Ингэхдээ юу харж байгаа гэж эзний мэлмий өөрт нь зүрхээ бүрэн зориулсан тэр нэгнийг олж аваад тэр хүнийг хүчтэйгээр дэмжихийн тулд эзний мэлмий дэлхий даяар ирэн хайдаг гэж байгаа шүү дээ. Хамгийн гол нь Иесус хэлсэн. Би эрэхтэй энэ дэлхий дээрээс энэ газар дээрээс итгэл олох болов уу гэж хэлсэн байгаа шүү дээ. Яг ингэж зориулсан итгэл. Ингэж үнэнч итгэл. Өнөөдөр маш олон итгэгч нэртэй итгэгч нар маань эзэнд итгэх итгэлээ алдсан байна.
анх ямар гал халуун эзэнд итгэж байсан, ямар халуун эзэнд үйлчилж байсан, ямар радикал үнэхээр тууштай эзэнд бүрэн зориулж байсан тэр анхны итгэл ихэнд байх анхны хайраа алдсан байна. Тэгээд буцаад энэ дэлхийн үхлийн уяа, үхсдийн орны уяа, мөхлийн урсгал тэднийг нөмөрцсөн. Үнэхээр ийм байж. Тийм учраас илчилт номон дээр эзэн нэгэн чуулганыг зэмлдэг. Чи анхны хайраа, ихэнд байсан хайраа орхижээ. Бурханд хандаж байсан. Бурханы төлөө үлж байсан тэр анхны үс зүтгэлээ хайсан байна. Чи халуунч биш бүлээнч болчихжээ. Тийм учраас би чамайг бөөлжин гаргах юмаа гэж хэлсэн байдаг. Тиймээс чи гимш, итгэлтэй, зүтгэлтэй бай. Анхны үлсээ үлд гэж хэлсэн байна. Бурхан биднийг хардаг. Бидний зүрх эргэж байгааг. Тийм учраас ах トゥ ус минь бүгдээрээ анхны хайраа, ихэнд байх хайраа алдахгүй тулд ердөөсөө ёстой тулалдах хэрэгтэй. Сүнслэг тулаанд. Бодол зүрх бүх зүйлдээ бид нэр анхаарах. Үнэхээр чухал байна ах トゥ ус минь. Тийм учраас бид нар бие бинийгээ зоригж болох хэрэгтэй. Бие бинийгээ ятгах. Амен. За цаашаага бүгдээ хамтдаа дуулал 84 унш. Нулимсны хөндийгээр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог. Эрт орох борооч мөн түүнийг юрөөдөг. Нулимсны хөндий гэж энд хэлсэн. Тэгээд бурхны оршихуй дотор нулимсны тийм хөндий байдаг юм шиг үлээ шүү, тэ. Ирээл уйлаад байдаг. Яагаад уйлаад байгаагаа мэдэхгүй үйлжсэн хүмүүс байна гараар гэдэг. Гэр яагаад уйлаад байгаагаа мэдэхгүй оржирэл уйлаад байдаг. Нулимсны хөндий гэж энд хэлсэн биш. Магадгүй гимшдэг баг. Магадгүй үнэхээр зүрх сүнсмэн цангаж явсан, зовж явсан хэрээрээ уйлдаг байх мэдэхгүй. Нэг тийм нулимсны хөндийн тухайд дурсан. За, долоо дээр. Тэд Сионд бурхны өмнө үзэгдэн хүчээс хүчинд хүрдэг гэж. Бурхны оршихуйд бид энд ирэхдээ бурхны өмнө үзэгддэг гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид чуулган руу өөрийн залбирал болон эсийн бүлэг, тэ эзний өмнө байгаа газараа бас залбиран эзэнтэй ярихаар сүгдэх үедээ эзний өдөр чуулганд ирэх үедээ хэний өмнө үзэгдэг гэж. Сионд эзний өмнө ирдэг гэж. Энэ ариун газар. Энэ оршихуй дотор. Эзний өмнө. Тийм учраас энд бид нар хин нэгнийг харах гэж, эсвэл хин нэгэнд харуулах гэж биш. Бид эзэнтэй уулзахаар л ирэх. Маш чухал юм шүү. 8 дээр аяа төг төмдийн бурхан эзэн залбирлыг минь сонсооч гэж. Аяа Яаковын бурхан сонорт тавин чагнаач. Яг одоо эзний оршихуйд л эзний өмнө ирээд одоо эзэнд ярьж штэ. Одоо сонсооч, одоо хариулж өгөөч. Энд эзэнтэй ярих газар. Бүх үндэсний залбирлын өргөө гэж нэрлэгдсэн. 9 дээр хараач бидний бамбай болсон бурхан тосолсон хүнийхээ нүүр рүү хараач гэж. Бид бүгд тослогдсон шүү. Зөвхөн пастор биш. Христ Есүст гимнүглээ гимшин итгэж аврагдсан. Бид бүгдээрээ хамтдаа тослогдсон. Библи бидэнд хэлж та нар тослогдсон. Энэ тослогоо худал биш, энэ үнэн, энэ тослогоо та нарын дотор байгаа. Тослогоо гэдэг юу юм бэ гэвэл бурхны хүч чадал, мэдлэг, мэрэгүү ухаан, сүнслэг хүч чадлын хүчрхэгжүүлэлт юм. Тослогоо гэдэг юм. Бурхны ариун сүнсний бурханлаг хүч чадал тослогоог Христэд байсан тэр бүх эрх мэдэл хүч чадал дотор алхах боломжтой бүр бурханлаг чанарт тохирох бүр бүх зүйлээр бид тослогдсон байдаг. Тийм учраас итгэгч нар чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдлийг авсан. Моёрын сүнсийг бид хүлэхэд хүлэгдэж хүлээстэй хүмүүсийг хоригдлуудыг чөлөөлөгдөн. Амен. Бид хүлэх ортой юм уухад хор болохгүй гэж хэлсэн. Өвчтөн хүн дээр гар тавил эдгэрнэ гэсэн. Бид иш үзүүлнэ. Бид шинэ хэлээр ярина. Амен. Энэ тослогоо аахгүй. Амен. Эзэн биднийг хүчрхэлжүүлсэн байна. Чадваржуулсан байна. Бид эцэгхээс төрөхтэй нэг авьяастай төрдөг шиг бурхан дотор төрөхтэй тослогддог. Бас бурхан мөн чанарыг хуваалцагч болчдөг. Амен. Тийм учраас итгэгч нараа та нар минь залбир, эрх мэдэлтэй залбир, эрх мэдлээ хэрэгжүүл. Эрх мэдэлтэйгээр бузар мог тушаа хүл эзэн Есүсийн нэрээр. Энийг Есүсийн нэрээр л хийнэ. Амен. Эрх мэдэлтэйгээр залбир, хот улс үндэснээ ерөө өвчтөе хүн дээр очиод гар тавь. Тослогдсон. Та нар өөртөө хэлэхгүй би тослогдсон.
би тослогдсон. Энэ тослогоо худал биш. Энэ тослогоо үнэн. Би тослогдсон. Амен. Амен, амен. Тослогоо. За. Хуучин гэрээний үед бас 3 хүнийг тосолдог байсан. Хаан хүнийг тос тусаан иш үзүүлэгч томилоход тэр зүгээр нэг энгийн хургачун хүүхэд байсан бол одоо хаан болж хувирдаг. Хааны зангараг гэж ярий заяа. Зангараг бүр. Хэдхэн мөчийн өмнө тэр зүгээр нэг хургачун хүү байсан. Иш үзүүлэгч тос тусаагаад томлон гэрөөн залбирахад энэ хүн одоо хургачун хүү биш хаан болж хувирдаг. Тэр хүний юмыг харж байгаа хараа, юмыг бодож байгаа тэр бүх юмс үзэгдлийн тэр болж байгаа зүйлийн уялдаа холбоог тайлах, шийдэх бүх тослогоо өгөгчдөг байна. Амен. Хэн нэгнийг иш үзүүлэгч болгон томилоход зүгээр нэг энгийн мангар уцаа явж исэн бол иш үзүүлгийн тослогоо тос тусаан өгөгдөхөд энэ хүн сүнслэг юмыг хараад эхэлдэг. Бурхны дуу хоолойг тэр хүнд, хувь хүнд гэр бүл улс үндэстэн ханд хэлж байгаа Бурхны бүхий л тэр сүнслэг нууцуудыг тэр хүн харж эхэлдэг. Энэ тослогоо аахгүй. Энд тосолсон хүнийхээ нүүр рүү хараач гэж. Давид хаан өөрөө тослогдсон хаан биш учраас хэлж байгаа. Тосолсон хүнийхээ нүүр рүү хараач гэж. Давид хаан төдийгүй иш үзүүлэгч байсан. Амен. Одоо бол шинэ гэрээнд та бид бүгд тослогдсон юм аа. Амен. За. Тийм учраас өөртөө дахиад хэл. Би тослогдсон юм шүү гэж. Би тослогдсон. Тослогоон дотор алхаараа. 10 дээр учир нь таны хашаандах нэг өдөр гадна байх 1000 өдрөөс дээр юм а гэж харж байгаа шүү дээ. Эзний өргөнд эзний оршихуйд байхын нэг өдөр энэ гадна байх 1000 өдрөөс ч дээр 1000 цагаан сар улсын баяраас ч дээр шүү эзний оршихуйд байх. Тийм учраас эзний оршихуй руу тэмүүлэн ирмэлцжээ. Гэртээ ч эзний оршихуй руу иржээ. Үрийн залбирлуугаач гүгээд энэ наадмын өдрүүдэд бид цагаан сар шинийн нэгний өглөө өсөн ч цуглаана хийдгээрээ л хийнэ. Бид эзний оршихуйд үзэгдэнэ. Сионд. Эзний оршихуйд үзэгдэж бид хүчээс хүчилт хүч чадалт хүрэх болно. Амен уу? За, гин буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөний босгон дээр зогсгосон. Учир нь эзэн бурхан нар бөгөөд бамбай юм а гэсэн байна. Эзэн нэгүсэл ба алдыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайныг нуун дардгүй юм а гэж. Амен. Тэгэхээр бид эзний дотор шулуун шудраг зөв зүрхтэй явах нь маш чухал. Аяа түг түмдийн эзэн танд итгэдэг нэг юутай ерөөлтэй вэ гэсэн. За, Есүст итгэдэг хүмүүс байна уу? Амен. Дэрэгт хүндээ хэлээрэ та ерөөлтэй ээ гэж. Та юутай ерөөлтэй вэ гэж хэлээр. За. За өнөөдөр бас манад өвөр Монголоос бас ээж хүү хоёр зориод ирсэн байгаа. Бүгдээрээ баяр хүргэе, хүлээж авцгаая. Тэгээд ээж хүү хоёр анх удаага Монголд ирж байгаа. Анх удаага. Тэгээд та улсын наадам үзэхээр ирвөө гэсэн чинь гээгүй нараа пастор тантай л уулзах гэж ирлээ гинэ. Хөөхийд. Гараад ир ээж хүү хоёр ивид. Ээж нь одоо 85 настай сайхан. Гараад ир ихчээ. За эсвэл таны хөдөлгөөд яг энд ярьчээ те. За талбай малбагаар орч чадв уу? Талбайгаар орвоо. Очоогүй гинэ. Очоогүй иртээд гараад. За юу ч ийшээ гараа. Тэгээ манай бас зумыг чинь өвөр Монголоос бас хүмүүс 3 цуглааныг зумаар үздэг. Тэгээ зумд одоо хичнээн хүмүүс байгаа л өвөр Монгол ахт бас. За Монголдоо ирсэн сэтгэгдлийн нэг сонсчий те. За Монголдоо ирсэн ямар байна? Юу бодож байна те? Юу бодож анкрэсаа гарахтаа би нэг Монголын нэрт номлогчтой уулзах шатах юм уу? Шатвал хүүнээ нэг аварж аваач. Миний хөл бас арх удаа. Хайсаа. Тий болтлаа бүр бас аваагүй. Ийм л зарлигаар хурж ирсэн юм аа. Та бүхэндээ баярлалаа. Талархал. Тэгээ миний санаагаар бурхан манай юу байгаад нараа пастортэй уулзсандаа баярлалаа. Яг энэ үеэд бас таны
Монгол улсын их наадам таарсан манай бид бас үзэсгүй годамжаар яваад Сүхбаатар талбай малгын үзтээ. Тэгвэл үндэсний музей болоод Чингис хааны музейгээ бас тойрж үзтээ. Ora юмузогүй ата хан чошоо. Хүний таньхай годамжаас мэдхгүй ата газар мэдхгүй шнэ. Эдата орди өдөр бид энд иржээ. Энд ирээд нараа багштай уулзсан. Тэгэд манай энэ өдөр суглаанда оролж бид ата оролцоо суглааны өдөр байвал ата ийм сайн явшааны бид алдахгүй. Оряг ч ата ийм нэг л санаагаар хурж иржээ. За тэгээд хүн нуур гэдэг сайхан залуу байгаа. Ямар гоё нэртэй нуур гинэ. Амен. Их ч навчаа. За тэгээд та нар маань яг ямар одоо үндэстэн гэх үү? Одоо нөгөө Монгол дотор бараг тий. Бараг гэдэг чинь манай юу вэ? Бараг чинь хоочин бараг гэж нэр. Чингис хааны дүр тоглосон чинь бараг билүү цахар билүү? Чингис хааны дүр тоглосон жүжигчин чинь цахар баха тий. За нуур сонсъё. Нуур мэс хэлээ. За намайг нуур гэдэг наднан энд Улаанбаатарт ирэх санаатай байсан. Тэгээд наднан ирч чадаагүй. Тэгээд энэ жил нэг зориглож байгаад тусахын ирсэн бас Улаанбаатарын үзэх санаатай. Тэгээд энтхийн бас сайхан олон итгэгчдийг танилцах санаатай. Бидний итгэл бас маш сул дорой байсараа бас итгэхэд бас нэг сая 3-4 жил болж байна. Тэгээд та бүхэн тэгээд танилцаад маш их баяртай байж байна. Одоо бид 17-ны өдөр хайлаар зүгэн ниснэ. Тэгээд энэ өдөр жаахан тойрог газараар тойрлаа, үзэх газараар үзлээ. Хамгийн гол нь та нартайгаа уулзаад нараа багтайгаа уулзсандаа маш их баярлж байна. Тэгээд нуур ээж нөгөө архины асуудалтай байсан гэсэн одоо ер нь архинаас гараад эзэнд итгээд ер нь хэр удаж байна архинаас? Үүлээс нааш уусангүй. Гэхдээ дээр одоо 5 сар 6 сарын үеэд бас нөхөс. Нэг уус бүдэрсэн. Бас саяхнаас тамхи орхицсан гэсэн тий. Тий. Маш бүгдээр бас аюулгүй тий. Арих тамхиг одоо бүхний зогсоё гэж бодож байна. Тэгээд манай нуур маань нэг шүлэг ер нь бол маш шүлэг зохиодог хүн юм байна. Тэгээд бас эзэн дээр ирээд эзний төлөө шүлэг зохиосон байна. Тэгээ би шүлгээ уншиж өгөөч гэсэн. Уншиж хөө. За тэг. Санаа зовхон байхгүй. Бид Монголд ирсэн нэрээ сэтгэлийн хооронд ер нь юу бодох гэж Монголд ирээд Маш гоё байна. Тэгээд хамгийн гоё санагдсан юм байсан. цуглаанд ирсэн хамгийн гоё. Тийм үү. Цуглаанд ирсэн хамгийн гоё. Өөр. За тэгээд 21 оны 7 сарын 26-нд бичсэн шүлэг байна. Бас 5 жил болчихсон. Анх итгэж ийгсэн тэр үед. Тэгээд бас Иесусийг зүүдэлжсэн. Тэгээд нэг Ивэл хайрын эзэн тэнгэр гэдэг нэг шүлэг бичлээ. Энийг та бүхэн тэгээ хоолсъя. Зүүдэнд ирэхэд чинь би танаа гуйл байж, зүрхэнд амьлахад чинь би мэдээгүй байж, аршаан ус амсуулж өвчний минь таанасан, амьд сэрүүн дамжиж сүнсийн минь та ариулсан. Уйтхар гуниг талчилж үүр сүнийг ухтлаа, үр ширэн дарагдж онжолуудыг хөдлээ. Бурхан дахиж хүз зулаар санаагаан хуурлаа, урхан дунж хүн зоны сэтгэл ичлэлээ. Хүсэл мөрөөдөл минь хөөсчиг хийсэн замхарлаа. Хүч хөлс минь усчиг урсан ариллаа.
Туслагч эзэн таны өнөрл хайрын азаар торч унсан замдаан үндийн бос зогслоо. Тэнгэрийн хүүхэн таны өнгүй их хүчинд танин өдрөх ухааны минь хүрээ цараа төлөгдлээ. Дэргэд байхад чинь би хараагуйл байж, дуудаж байхад чинь би сонсоогуйл байж, муу муухыг зайлуулж бодлын минь та өөрчилсөн, мөнхөг харанхуйг завсарлж бэлгийн минь та нээсэн. Сайн сайхныг би хичнээн жил хүсэн хүлээлээ. Саад тутгарт би хизээнээс нь дасан хаширлаа. Сүмхий дээдэлж сүргэж залхлаа. Ном тарныг цээжилж сунан мөргэж залвирлаа. Зурхын мөнгө төөрж завхыг зайдан гислээ. Заяа мөрмийн хазэж зүгчиг алдаглаа. Эзэн Иесус таны ивэл хайрын хүчинд өрлөг хааны үүднээс эргэж би ирлээ. Эрхэм дээд таны авралын цагаан буйнаар эгэл биеийн нүцхний хараа сонор сэргэлээ. Уучлж хайрлахад чинь би ухаараагүй л байж, ухтаж хавсрахад чинь би талархаагүй л байж, үн гарахыг төвчүүлж дотоод сэтгэхгүй гээгүүлсэн, өдөл санаах тагшилж гадаад ертөнцийг таниулсан. Хламан дарагдж хэрүүл шуугандагдэлээ, хөв суртал доритж хэр төвшин буурлаа. Тэрэн дэзлүүлж мүлхэж бүдэрж ханалаа. Зайранд домнуулж мөнгө цүнхэн гүвлээ. Агуу Иесус таны аз жаргалын алганд амар тайван ерөөлөөр зорж би хүрлээ. Амтан 6 зүйлийг авран тэтгэх цагт альва бүхнээ би эзэн тандаан таатахъя гэж баярлаа. Бүгдээрээ ерөөж би тэгээд эзнийг алдаршуулсан гайхалтай бурхны хүн болосоо болно, угаасаа болно. Бурхан ингэж л сонгож авдаг. Христ итгэсэн хүн, Христийг дагсан хүн хизээч сул дорой өхмөл амьдрах одоо тийм боломжгүй болдог. Үнэхээр Есүст итгэж, үнэхээр дагж байгаа бол тэр хүн бурхнаар тослогдож, бурхныг алдаршуулж, үнэхээр мянган хүмүүст, түн бүмэн хүмүүст ерөөл ивэлийн сууг болдог. Тэг тусмаа энэ бичдэг, тийм ээ. Энэ ийм хүн бол өстөн олон хүмүүст үгийн хүчээр нөлөөлөх бол. Бүгдээрээ гараа сунгаад нуурыг ирөөцгөөе. Эзэн Иесус ээ. Та түүнийг аварсанд, хайрлсанд, түүний гимнүглийг уучлсанд, та түүнийг үхлээс, харанхуугаас, бузар сүнсний ирхшээлээс чөлөөлж авчирсанд баярлалаа. Одоо нуур эзэн таны тосолсон, таны сонгосон хүү болсон билээ. Толгой өрөөс хөлийн үзүүртэл нуурыг эзэн бузар мухагаас бүр мөсөн тусгаарлаж, эзэн та нуурын дотор цэвэр зүрхийг бүтээж, зөв сүнсийг шинчилж, эзэн түүний бодлыг Христийн бодлоор сольж, энэ бие Бурхны түүнд өгсөн ариун сүнсний сүм болгогдох болтугай. Эзэн зүрхэнд нь итгэлээр Христ нутаглаж, тэр таны амар амгалангийн сайн мэдээг тээх болтугай. Өөрийн улс үндэстэн ах эгч дүүс төрөл төрөксөд тэр байтга үзэн ядагчтаач эзэн минь таны сайхан мэдээг тунхлаад очих болтугай. Та хүүтэйгээ хамт байгаараа. Та бузар мухагаас дахин энэ бүдэрх арх тамхинд болон өөр бусад зүйл бүдэрхийг битгий зөвшөөрөөрэй. Тэгээ хүүгийнхаа бүгдээр ажил үйлсэнд бас өрөөе. Эзэн та нуурт үнэхээр бүтээлцэн мэрэгэн ухаан шаргуу зүтгэлийг яг юу хийхийг нь зааж өгөөрэй. Эзэн тэгээ нуурыг юугаарч битээ дутаагаараа хайртай ээжийг халамжилж өргөж түшиж үнэхээр эзэн минь таны 10 хуйлд хэлсэн эцэг ихээ хүндэл тийм хүү чи урт наслах болно гэсэн энэ хүү таны сургаал дотор алхах болтугай. Аваач өтгөрийн бүхий л бузар мухаа хотл хурамгаас хормоо хүмүүсээс бас Христ доторч байгаа хурамч хүмүүсээс гаж сургаалаас хамгаалж өгөөрэй. Зөвхөн хайраар бүх зүйлийг хайраар хийх болтугай. Аваа та хайраараа дамжуулан ажилдаг та бол хайр. Таны хүү таны хайрын дотор алхах болтугай. Есүсийн нэрээр амен. Түүний уран бүтээлийг бас өрөөч. Амен. Бурхан ивэг. За өөр. За дараа нь эрэхтэй чи номлоо шүү. За юу.